Ер нь бол нэмэгдсэн өртгийн албан татварыг эрхчлөө хэрэгжүүлэгч нам ямар асуудлаас хөндөх зэрэг ерөөсөө энэ босго 50 сая гэж яригдж байгаа 30 10 саяас энийг тэглэх ёстой. Өөрөөр хэлбэл хүн бүхэн албан татвар төлөх байх ёстой талаас. Нөгөө талаас нэмэгдсэн өртгийн албан татварыг өнөөдөр 10% гэж гаргаад байгаа. Энийг 1% болгох ёстой гэсэн энэ үндсэн хөрчилчин байдаг. За энийг би товчхон тайлбарлаад яри. Өөрөөр хэлбэл яагаад энийг тэглэх учиртай вэ гэхээр зэрэг ер нь эрх баригчдын эрх мэдэлтэнгүүд 50 саяын босго тавьчаад тэгэнгүүтээ 50 саятай бүртгүүлэхгүй болтдог. Тэгэнгүүтээ өөрийнх нь төлөх нөөтийн татврын оронд одоо жижиг цайны газар ч юм уу, өсчин ч юм уу ийм одоо энгийн одоо бизнес хийж байгаа хүмүүсийг дарамтлах маягаар татвар төлөвлөж эхэлдэг байхгүй юу? Тийм учраас энэ одоо нийтийн эрх ашиг үнэхээр одоо нийцүүлж хөндөө эхлэх юм бол бүх нийтээрээ татвар төлөөд 1% байх хэрэгтэй гэж харж байгаа. Ингээд нэг болгоснороо магадгүй манай эрх баригчид юм уу судлаачид одоо нөгөө улсын төсөвт орж иж байгаа орлого багтана гэж харж байгаа. Үгүй ээ. Өнөөдрийн орж байгаа орлого дахин 3 дахин одоо өсөж орж ирэх ийм одоо судалгааны төвөөр хийсэн байж байгаа. Ер нь одоо асуудлыг хөндөхтөө шинжлэх ухааны үүднээс судалгаа хийж хөдөлшүүгээр судалж асуудал хандах зүйтэй. Ер нь ингээд сүүлийн үед хараад байхдаа одоо сүүлийн үед нөгөө нэмэгдсэн өртгийн албан татвар урамшууллын асуудал яригдж байна шүү дээ. Ийм маань бол урамшууллахээс илүүтэйгээр маш их тийм одоо нийгэмд одоо сөрөг улгаврууд бий болгож байна. Өөрөөр хэлбэл сүүлийн үед нөгөө хэвлэгдэж байгаа машинаас гарч иж байгаа нөгөө бичиг маань суулгааны дугаар тавьчих нь хуурамч болж байх юм уу те. Эсвэл одоо жижиг одоо хуваараа хөлбөр эхэлж байгаа. Эсвэл одоо тэр нөөтийн одоо өнөөдрийн хуулиар бүртгэдэггүй хүмүүс албан босаар нөөт төлөх болохыг шаардах ч юм уу. Иймэрхүү асуудлууд явж байгаа. Ийм учраас хэрвээ бид цаашид асуудлыг одоо нийтийн эрх ашиг үүднээс тэдэнд одоо нийцүүлж нийтийг одоо хамаарсан асуудлыг хөндөөл хэл юм бол судалгааны үндэслэлтэйгээр түрүүний хэлдэг хоёр асуудлыг хөндөх нь бол нийт хүмүүс одоо таалалтай байх болно. 1% болчих юм бол хүн бүхэн татвар төлдөг болно. Өнөөдөр 10% болчихсон учраас хүн бүхэн татвараас айж байна. Тэгээд дээр нь өөрийнхөө орлогыг нууж байна. Ингээд нууснараа цаашид гэмт хэрэг өлдөх ийм нөхцөл бүрдэж байгаа маа. Ийм учраас одоо энэ нөхцлөөс ангижихын тулд бид нар ийм асуудлыг зохицол авчилчих нь хамгийн чухал гэж харагдаж байгаа.